За дахин сайн байцгаана уу? Намайг Баяр Талгар гэдэг. Би физиологч мэргэжилтэй. За өнөөдөр даралт ихсэх өвчмөд хэрхэн тэмцэх талаар даралт гэж яг юу вэ? Хэрхэн хэмжих вэ? Хизээ даралтаа үзэх шаардлагатай вэ талаар товч мэдээлэл өгье. За дэлхийд дахинд даралт нь нэгддэг. 7 хүн тутмын 3 нь даралт ихсдэг хэсгээ огт мэдэхгүй амьдарч идэг. Энэ 7 хүнээс нэг нь даралт ихсдэгч хизээч эмчилгээ хийлэгдэхгүй, тэрийг мэддэгч эмчилгээ хийлэгдэхгүй юм хүн байдаг байна. Хоёр нь эмчилгээ хийлэгдэгч огт хямдаггүй. Ганц л хүн нь хяналтанд байдаг буюу эмээ тутмалуудаг, даралтаа хянж амьдарч идэг ийм хүн байдаг байна. Тэгэхээр даралт ихсэлт өвчин гэдэг бол ийм элбэг өвчин байх нэ. Мөн хүмүүс өөрсдөө огт мэдэхгүй амьдардаг байна. За цусны даралтаа хизээ яаж шалгахаа хизээ мэдэх вэ гэдэг асуултын хариулт бол цусны даралт гэдэг өөрөө чимээгүй алуурчин гэж нэрлэгддэг. Яг гэвэл ямар нэгэн шинж тэмдэг бараг илэрдэггүй гэсэн үг. Тэгээд шинж тэмдэг огт илэрхгүй байж байгаа та бүхэн сонсч ирсэн баг. Цаа эрүүл хүн байж байгаад харавсан, залуу хүн харавсан ч гэдэг юм уу. Тийм зүйлүүд их сонсч ирсэн баг. Тэгэхээр энэ нь бол даралт ихсэн гэдгийг огт мэдэхгүй явж байгаад ямар нэгэн хүндрэл үүссэн байна гэсэн үг. Насжилттай холбоотойгоор 40-с дээш насны хүмүүс даралтаа байнга шалгаж авах хэрэгтэй. Ягаад гэвэл хүний судсууд нэмэгдэх тусам хатуурдаг байх нь. Үүнээс цаашаа 180, 120 гэдэг даралт бол маш өндөр даралт. Тэр даралтаас дээш хэмжээнд болсон тохиолдолд толгоо өвдөх, хараа муудах, нүд бүрэлзэх, цээж өвдөж, давчдах, амьсгалахад хэцүү байх, амьсгалд давчдаг, хөл хавгнах гэдэг нь болохоор хөлийнхөө шилтэн дээр хуруугаараа дарж үсгээд буцаж арьсан дээшээ орохгүй байх. Тийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даралтаа яаралтай шалгах хэрэгтэй. Энэ нь бол даралт маш өндөр болоод бүр шинж тэмдэг илэрх хэмжээнд болсон байна гэсэн үг байна. За артерийн даралт гэж яг юу вэ гэдгийг одоо тайлбарлаж өгье. Хүн болгоны зүрх гэдэг бол өөрөө булчинлаг эрхтэн. За энэ булчин маань одоо хүний биеийн мотор л гэсэн үг. Тогтмол цохилж ажиллаж байдаг. За энэ цохилж ажиллаж байгаа үүрэг нь болохоор хүний биед одоо эргэлдэж байгаа цусан хангамж буюу цусан дотор хүнд хэрэгтэй хүчил төрөгч шимт хичээлүүд байж идэг. Тэр цусыг хүний гарын үзүүр болон хөллийн үзүүр хүртэл шатаж байж идэг тийм мотор гэсэн үг. Тэр цуснд болохоор артерийн судсууд буюу хүний биеийн бүх хэсгүүд рүү татсан тэр судсуудаа дамжиж одоо зүрхний тэр агших сонох хөдөлгөөн болгоноор татчихдаг байна. Тэгэхээр артерийн даралт гэдэг нь тухайн зүрхний цэцтэйгээ даралт нь өндөр байна гэсэн үг. Даралт нь ийм хоёр тоогоор хэмжигддэг. Дээд даралт, доод даралт гэж бид нар сонсч байсан баг. Дээд даралт гэдэг нь болохоор систолын даралт буюу зүрхний булчин ямар даралттай агшиж ийн вэ, цоглохдоо яаж агшиж ийн вэ гэдэг даралтыг дээд даралт гэж байгаа. Агшаад буцаад булчин сулрахдаа артерийн судасны хананд хэдийн хэмжээний даралттай нөлөөлж ийн вэ гэдэг нь доод даралт буюу диастолын даралт гэж нэрлэдэг байна. Тэгээ хэвийн даралт маань 120-80-аас доош 120-80 буюу 120-80-аас доош байх хэрэгтэй. Энэ нь өөрөө зүрх хэвийн ажиллаж ийн бусад эрхнүүдэд өндөр ачаалал өгөхгүй байна. Судасны хананд хэтэрхий ачаалал өгөхгүй байна гэсэн хэвийн хэмжээг хэлж байгаа маа. За цусны даралт ихтэлт гэдэг оншийг болохоор хэд хэдэн удаагийн хэмжилтээр тодорхойлно. За тэгээ хэмжилтээр систолын буюу дээд даралт 140 буюу түүнээс дээш, диастолын даралт 90 буюу түүнээс дээш байх үед оншилдог. Тэгээ даралт ихтэлтийг бол хоёр ангилдаг байгаа. Нэгдүгээр шат нь хамгийн багадаа 130-аас 139 дээд даралт, 80-аас 89-ийн хооронд байх юм бол нэгдүгээр шатны даралт ихтэлт байна гэж онцлно. Хоёрдугаар шатны даралт ихтэлт нь хамгийн багадаа 140, доод даралт нь хамгийн багадаа 90 байгаа тохиолдолд хоёрдугаар шатны даралт ихтэлт байна гэж онцлдог байна. За одоо хэрхэн даралтаа үүсэх талаар та бүхэнд мэдээлэл өгье. Энд ингээд 3 төрлийн даралтны аппаратыг харуулсан байна. Эхнийх нь бол та бүхэн мэдж байгаа эмчит очиж үзүүлэхэд эмнэлгийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүд ерөнхийдөө юм чагнууртай даралтны аппарат хэрэглэдэг. Гэрийн нөхцөлд болохоор 2 дахь 3 дахь зурган дээр байгаа даралтны аппаратуудыг бол ер нь бол хэрэглэдэг. Бугундаа зүүдэг энэ даралтны аппарат бол хэрэглэхэд энгийн бугундаа яг цаг шиг гэхдээ нөгөө тийшний харуулж зүүж байгаад хэрэглэнэ. Бугуулгандаа зүүдэг ийм даралтны аппаратыг бол одоо хэрхэн хэрэглэх тухай
тайлбарлаж өгье. Тэрнээс өмнө хэрвээ та бүхний даралт ихцэн шинж тэмдэг илэрж байгаа бол даралт ихцэн гэж онцлогдсон бол эсвэл таны даралт ихтэлтэй уртл үе байна гэж эмч хэлсэн бол та заавал гэртээ даралтны аппарат авч өөрөө тогтмол хэмжиж явах хэрэгтэй гэдгийг маш сайн анхааруулмаар байна. За тэгээд бугулганд зүүдэг даралтны аппаратыг бол та даралтаа хэмжихээс өмнө ер нь аль даралтны аппаратаар хэмжихээс өмнө 5 минут тайван байсан байх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүнд ачаалттай дасгал ч юм уу эсвэл гүйж орж ирсэн байж болохгүй. 5 минут тайван байсны дараа сандал дээр цэг суугаад хөлөө 90 градус 2-5 гараа шалган дээр тэгшгэн байдлуулад ингээд суух нь байна. За тэгээ буулгандаа зүгтээ болохоор өөрийнхөө буулганд зүүн тэр нь болохоор энэ тохон үенээс 2-3 дээш дээрэс нь энэ буулганы энэ зүүж байгаа зүйлээ хэтэрхий бариу биш голоор 1-3 хангалттай ордог хэмжээтэй байх хэрэгтэй. Тэгээд та ингэж тэгшгэн суугаад дадлын гараа ингээд зүрхэн тушаа газраа ингээд урагшаага чиглэлтэй байрлуулах нь байна. За тэгээд ихэнх даралтны аппарат дээр старт гэдэг бутнагаа старт гэдэг тэр товчон дээр дараад тэгээд хөдөлгөөнгүй юм ярихгүйгээр тэр байрлалтаа ингээд дуустал нь сууж хүлээх юм байна. За тэгээд дуусахад 3 үзүүлэлт гарна. Дээд даралт, доод даралт. Тэгээд түүнийхэн дараа хамгийн доор нь эсвэл зарим даралтны аппаратн дээр тэлгэсэн солигдоод зүрхний цохилт буюу пульсийн хэмжээ гардаг. За тэгээ хамгийн чухал хэсэг нь та даралтаа хэмжижээд, даралтаа үзчихэд тэрийг заавал тэмдэглэж авч явах хэрэгтэй. Үүн дээр ингээд бичсэн байгаачлан огноогоо тавиад, тухайн 7 оны өдрөө тавиад, дээрэс нь хэдэн цагийн үед хэмжсэн нь их чухал. Мөн хаалтан дотор та юу хийж байсныхаа дараа хэмжиж байгаа вэ гэдгээ бас тэмдэглэх хэрэгтэй. Тэр нь өглөө босоод уу, кофе уусны дараа юу, кофе уухын өмнө үү, орой унахын өмнө үү гэдгээ бас тэмдэглэвэл маш хэрэгтэй. Дээрэс нь үзүүлэлт буюу дээд дор даралтаа тогтмол бичих юм байна. Мөн пульсийн хэмжээ буюу зүрхний цохилтын хэмжээгээ бас заавал цуг бичнэ. Үүний дараа та тухайн үед танд ямар шинж тэмдэг илэрч ирсэн бэ? Хэрвээ толгой эргэх ч юм уу зүрх тэлдэг тэр шинж тэмдэгтэй хавсарж исэн үе байх юм бол тэрийгээ заавал тэмдэглэнэ. Ингэж тэмдэглэснээрээ та үүнийгээ эмчтэй үзүүлэлтэд авч очиод хэрвээ та даралт ихтэл гэдгээр онцлогдоогүй бол миний даралт ингээд тогтмол хэдэн удаа ингэж ийм үед ихсээд байна гэдгийг харуулах нь байна. Дээрээс нь онцлогдчихсан эсвэл юм уудгүй бол ямар байгаагаа харуулах нь байна. Им ууж байгаа бол таны им үйлчилж байгаа үгүйг эсвэл имийг солих шаардлагатай үгүйг, имийн тунг өөрчлөх шаардлагатай үгүйг энэ тэмдэглэлээс эмчтэй нь хараад тэгээ шийдвэр гаргах буюу таны эмчилгээг илүү зөв зохистой хийхэд туслах тийм үр дүнтэй юм аа.